Бидний цагийн хуваар төлөвлөгөө болон банкны мэдээлэл бидний үнэт зүйлсийг харуулдаг. Мөнгө болон цагаа юунд зарцуулж байгаагаар бид юунд илүү анхаардаг мөн бид юуны төлөө амьдарч байгааг хэлж болно. Нэгэн чухал асуулт асууя. Таны амьдарч байгаа зүйлийн төлөө Есүс амиа өгсөн үү? Хэрвээ өөрсдийн цагийн хуваар болон төлөвлөгөөгөө Есүсийнхтэй харьцуулбал бид ямар ялгаа олж харах бол бидний мөнгө болон хөрөнгө оруулалт түүний үнэт зүйлсийг илтгэх болов уу? Эсвэл түүнд чухал биш, бүр түүний эсрэг зүйлсийг илтгэх юм биш үү? Есүсийн амьдарсан мөн амиа зориулсан үнэт зүйлс бидний амьдралд илрэн харагддаг болов уу? Есүс ирсэн учраас бид энэ амьдралыг 100% бүрэн эдэлж чадна. Дэлхий бидэнд Есүсийн зам бол уйдгартаа бас өнгөрсөн үеих гэж хэлдэг. Гэхдээ Есүс бидний бүтээгч учраас бидэнд юу сайн бэ гэдгийг сайн мэддэг. Бурхны арга зам бол хамгийн зөв сайн гэдгийг дэлхий даяар түн бомон итгэгчид гэрчилж чадна. Зөвхөн санхүү гэлтгүү, гэрлэлт, эрүүл мэнд, харилцаа, амар тайван, сэтгэл ханамж гэх мэт түүнээс ч илүү ихийг. Хэрвээ та Бурханд бүрэн итгэхээс эргэлзэж байгаа бол би таныг түүнд итэг хэмээн зоригжуулж байна. Босоо түүн рүүгүй, түүний төлөө амьдр. Есүс хэн амиа аврахыг хүснэ? Тэр түүнийгээ алдна. Харин хэн миний төлөө, сайн мэдээний төлөө амиа алдна, тэр түүнийг аварна хэмээн хэлсэн. Цагийн хуваар болон мөнгөө хэрхэн зарцуулж байгаагаа та бодоорой. Бурхны үнэт зүйлсийг илэрхийлж чадаж байна уу? Есүс тэдгээр зүйлсийн төлөө амиа зориулсан болов уу? Хэрв таны харж байгаагаар засаж сайжруулах хэрэгтэй байвал Бурхан танд өгсөн цаг, авьяас, хөрөнгө мөнгийг түүний ажил үйлсэд зориулах хүчийг түүнээс даруйхнаар гуйгаарай. Бид 11 болон амлалтын өргөлөө буцааж өгөхдөө өөрсдийгөө адагт харин Бурхныг нэгдүгээрт тавьцгаая.